Сайн уу? Ану байна. Тэр өнөөдрийн видеогоор хэдүүлээ нэг ахуйн зориулалттай нэг зүйлийг хөндлөнө. Гэтэ ануул боосон хойно ахуйн технологиг бол ярих гэж байна. Энэ удаагийн видеогоор би Xiaomi-гийн Roborock гээд гэрийн автомат тоос сорогч гэх юм уу? Тим төхөөрөмжийг анбокс хийх гэж байгаа юм. Хэрвээ та нар миний Instagram-ыг дагдаг бол би өмнө нь энэ бас Xiaomi-гийн арай жижигхэн, арай хямд гэрийн роботыг авч ашиглаж исэн. Гэр жоох ингэ гацч матсан тохиолдол гарах шиг болохоор би тэрийг зүгээр стори руу оруулсан чинь Xiaomi-гаас над руу холбогдоод надад энэ Roborock гэх хувилбарыг нь туршиж үзхийг хүссэн юм л та. Тэгэхээр тэг над руу энийг явуулсан. Сольж авсан гэх юм уу? Тэгэхээр одоо энэ төхөөрөмжийг задлж үзцгээе. Аль болох тэгээ задлаад анхны төхөөрөмжөө хийгээд demonstration буюу ер нь яаж ажилладаг юм бэ? Тэрийг та нарт харуулъя гэж бодсон юм. Өөрийнх нь төхөөрөмжийн үнцэн хайрцаг бол ийм юм байна. Яг загварынх нь нэр нь Roborock 5S Max. IFA дээр 2019 онд Best of IFA чанарыг авч исэн. Дээрэс нь 2012 онд CES-ийн Innovation Award-ыг авч CES энэ жил нөгөө бит байдлаар биш электрон цахим хэлбэрээр хэм үү зайнаа зохион байгуулагдсан CES гэдэг Consumer Electronics Show гэдэг ийм хэрэглээний цахилгаан бараа бүтээгдэхүүний дэлхийн хамгийн том шоу жил болгоны 1-р сард Лас Вегаст болдог. Тэгэхээр өмнөх загвараас ялгаатай болсон зүйл нь юу вэ гэхээр энэний усныхын танк нь бол арай том гэсэн. Тэгээд програма ингээд суулгасныхаа дараа гэрээ ингээ уншуулчт юм уу яг энэ тийм байгаа гэж уншуулчаад тэгээ яг энүүгээрээ аль өрөөгөө цэвэрлүүлэх вэ гэдгээс сонгож өгч болдог юм байлээ. Тэгээд цэвэрлж явах үед аль хэсэг рүү цэвэрлэхгүй вэ гэдгийг нь бас өгж болдог. Тэгээ intense suction гэхээр бодвол амар хүчтэй тоосын сордог юм байлгүй дээ. Окей. Энэ яг юм бол за дараа нь заавар дотор нь байгаа байлгүй дээ. За цэнэглэгчнийх нь залхуур нь байна. Тэгээд хэрэглэгчийн гарын авлага. За энэ яг түрүүний хэлээд байсан нөгөө усны танк нь. Яг төхөөрөмж маань энэ байна да. За яг төхөөрөмж маань бол энэ байна. Roborock гэсэн бичгтээ асаах унтраах. Энэ бодвол үүрэл өгөө явах зориултаа товчлоор байх та. Тэгээ эндээ мэдрэмжтэй. За тэгээд мөн үүрэн гэх юм уу? Яг энэ рүүгээ ирж уншигдаад цэнгээ эндээс авдаг. Эндээс нь залхуурыг нь бол заагаад өгчдөг. Ийм суурь байгаа. Тэгэхээр төхөөрөмж маань бол иймэрхүү хэмжээтэй. Нүртэй харьцуулж харуул нэг юм нүртэй харьцуулж хараад яах чинь те. Тэгээ урдаасаа ийм нөгөө мэдрэгч ийм инфраред мэдрэгч гэх юм уу? Энд тэнд юм очиж мөргөөд байхгүй яг мөргөн л дөө мөргсөн ч гэсэн энэ нэг юм хамгаалттай сонсорой. Хөдлөд байгааз. Тэгэхээр яг ийм төхөөрөмжийг ингэ цохиж гимтээд байхгүй. Гэхдээ зайнаас бол энийг юм мэдрэх байх. Дээрс нь баг энүүгээрээ цэнгээ авдаг юм болов уу? За арайгүй хаа. Цэнгээ авдаг юм энэ байна. Энэ төмрөөр дамжуул цэнгээ авна. Энэний суурь энэ хоёр хэсэг дээр холбогдож орж ирнэ. Яа, тэнд нь таарч байна. Тэгэхээр хэрлэг холбогдож авна. 3 дугуйтай. Энэ уртл нь яг залдаг дугуй байна. Тэгээд үндсэн дугуй ийм сойцтой байна. Тэгээд нэгэн жигд биш ингээд ховлтой болгоцсон цэвэрлээд илүү хэлбэрхэн болгодог байх л та. За тэгээд доотлолт нь байгаа энэ усны танкийг харж байна уу? Энэ өмнөх хувилбар нь бол ийм том танктай байгаагүй. Хэрвээ би зөв санаж байгаа бол тэгэхээр яг тэр нь бол энэ яг усныхан танк юм байлээ. Энэ болохоор нөгөө mop гэдэг хэсэг нь буюу нөгөө шалны альчуур хэсэг нь бейс юм байна. Тэгээд энэ дээр гаргаж ирээд гээ тэмдэглэж чинь. Тэгээд доош хараад нэмгээд явна. Энэ болохоор нөгөө эргэн тойронд байгаа орчинд байгаа зүйлийг ингэж эргүүлж ирээд энэ рүүгээ чиглүүлэх зорилттой юм. Хогийн шүүр шиг юм. Шүүр. Энийг нь сөхөөд яг мэдсэн юм энэ сөх. Ингэж сөхөөд яг хогных нь хэсэг нь бол энд байгаа. Эндийг нь гаргаж ирж аваад хогийг асгана гэсэн үг.
Ингэж онгод юм байна. Тэгээд ингэ энэ онгорхоогоор ингээд хугаасгаа ичнэ. Тэгээд дотроо хөөхөн нэг юм сам бишээ багстай юм байна. Цаанаасаа ирдэг. Тэгэхээр энийгээ ингээд цэвэрлжиж болох байх. За энийг тохируулцгаая. Гэрийнхаа юу руу. Би энэ рүүгээ Wi-Fi руу орох хэрэгтэй юм биш үү? Окей. Өөрөөсөө Wi-Fi гаргаад тэгээ энэ рүү би утсаараа холбогдоод тэг ямар нэгэн байдлаар миний утастай холбогдоод манай гэрийн Wi-Fi системтэй холбогдчих юм байна. Device added. Cool. Done. За энийг гэхдээ би бас галтгоонд л байршуулах байх та. За энүүгээр байж. Хэрвээ энийг нэрлэж болох өөр нэрнүүд санал болгохыг санал болгоорой. Доор видео доор комментаар энэ төхөөрөмжийг юу гэж нэрлэх вэ хэдүүлээ. Share with a friend. No. Зя ингээ шин Max хэлсэн байна. Энийг нь буулгаад юудэч ажиллуулж үзье. Эндээс ухраад шууд хөдөлж магадгүй байгаа учраас би эндээс холдлоо. Starting to clean. Charging. Миний урьдчилан таамаглаагүй нэг зүйл юу байсан гэхээр сая төхөөрөмж нь асангуутай нь уртлын инфраред дээр байсан уу? Та нар одоо миний ийм төсөөлсөн газрын зургийг харж байна. Би ерөөсөө энүүгээр газрын зургаа уншуулаагүй байхад манай гэрийн диаграмыг ерөөхдөө ийм байх болов уу гэсэн ийм төсөөлөл гаргаад ирсэн байна л да. Map settings гэдэг ийм map. Яг бас их хэр бодтой симтгүү маань яг бас их бодтой map биш л байна л да. Гэхдээ вау. Тэгэхээр гэрээ бүтэн ингээ уншуулад явуулах юм бол айгуугаа сонирхолтой зурглал бол гарч ирэх юм байна. Окей. Тэгэхээр эхний төрөө ямартай сетап хийчлээ. Би одоо энэ видеог дуусгачаад яг байршуулъя гэж бодож байгаа. Газар руугаа байршуулад шал малан дээр байгаа элдв янз юм байгаа бол бүгднийг дээш нь аваад эхний уншлагыг нь бол хийх нь өмнөх хувилбартаа миний авч ирсэн өмнөх хувилбараас илүү ялгаатай нь бол ийм зураглал хийхдээ бол илүү сайн, дээрээс нь илүү хүчтэй мотортой учраас энэ тэнд очиж гацаад байхгүй. Тэгээ усныхын танк нь бол илүү том учраас арай том талбайны шалыг угаах боломжтой байна гэж би ойлгосон. Тэгэхээр өөр иймэрхүү л энэ төхөөрөмжийг unbox хийгээд анхны төхөөрөмжийг хийгээд demonstration хийж үзүүлэхэд бол ийм байна. Хэрвээ энэ юу нь яаж байгаа вэ, юу хийж ийн вэ гэдгийг илүү дэлгэрэнгүй харах юм бол юу нь явцдаа яг амьдрал дээр яг яаж явах нь гэдгийг харъя гэх юм бол миний Instagram хаяг руу орж ирж дагаарай. Instagram дээр би илүү нэг story байдлаар энэ төхөөрөмжийн амьдралын хүчлэгийг бол харуулах байх гэж таамаглаж байна. Дээрээс нь энэ Roborock-ыг юу гэж нэрлэх вэ? Нэрлэх санаануудаа та нар видеодоор комментэр үлдээгээрэй. Би ямар нэгэн байдлаар зөвхөн Roborock гэдээ орхичих биш, бас гоё нэр өгвөл бас гоё гэж бодлоо. За тийм бай. Тэгэхээр энэ видео ямар ч бай таарагдсан бол лайк дараарай. Өөр энэний нэрнээс гадна өөр асууж тодруулах зүйл байх юм бол доор комментээр үлдээгээрэй. Хэрвээ би хариулж чадхаар мэдхээр зүйл байх юм бол хариулъя. Үгүй бол зөвхөн Google дээр үзчих бас болох бах. Хэрвээ миний subscribe хийгээгүй бол энэ доор байгаа subscribe гэсэн товчийг дараад хажууг нь хонхыг дарчих. Тэгсэн тохиолдолд намайг шинээр видео оруулах болгоно та нарт notification очиж явах болно. Би хөвчлөгийг гэр ахуйн ийм цахилгаан тоног төхөөрөмж гэхээсээ илүү хэрэглээний цахилгаан тоног төхөөрөмж, арьс арчилгаа, төлөвлөгч дэвтэр
аялал, мөнгө удирдах зэрэг юм хувийн санхүүтэй холбоотой янз бүрийн видеонуудыг хийдэг. Хэрвээ та нарын миний үзэж байгаа хамгийн анхны видео байгаа бол окей. Тэгэхээр хамт байсанд баярлалаа. Дараагийн видео иргэд уулзъя. Баяр та.